За өчигдөр Сүхбаатар дүүрэг дээр бол нэг хаалганы шинжилгээ арга хэмжээ бол амжилттай явсан. Ер нь бол Сүхбаатар дүүргийн явуулын 70 тус өөр 11 нийт одоо 23,436 одоо бас өрхөөс шинжилгээ авсан. За шинжилгээний явцын байдал дээр бол ер нь айхтар одоо хүндрэл гараагүй зохион байгуулалт бол бас өндөр хэмжээнд явж байгаа. За өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр одоо ажиллагаа эхэлж байна. Нэг хаалганы шинжилгээ. Нийт бол нэг 4 суурин цаг 193 одоо явуулын цаг дээр бол Баянзүрх дүүрэг дээр шинжилгээ аваад одоо өнөөдөр бол бас ажил нь эд дундаа явж байгаа. За энд бас нэг зүйл тайлбарлах гээд байгаа. Одоо жишээ нь сонгон архын дүүргээс эхлээ бид нэр ялангуяа нэг хаалганы шинжилгээ одоо ажиллагаа эхэлсэн. Уржигдэр тэрний цаадууд руу бид нэр энэ орон зай мэдээллийн одоо энэ дүн шинжилгээ хийдэг програм дээр бас програмаа одоо бас сайжруулад тэгээд бүр ингээд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг дээр одоо жишээ нь өвчний тархалт вирусын халдвар тархах өндөр магадaltaй гэсэн ийм тооцооллуудыг хийгээд гаргасан байна. Өчигдөр хөдөлчин яг бидний тооцоололдоор бол Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороонд өндөр магадaltaй гэсэн. Тэгээ яг энэ 19 дугаар хороон дээр 10 хүн одоо вирусын одоо халдвартай байна гэдэг гарсан. Дараа нь доошлоо Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооллуудад энэ гүн цэнхэр энэ ягаан дээр бол бас гарсан. Тэгэхээр энэ өөрөө бас шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа. Ялангуяа тархалтын явц тэгээ тархуур одоо зүү талаасаа ер нь яг мэрэгжлийн улсуудтай сууж байгаад энэ цэгүүд дээр бид нар бол програмд оруулаад ингээ харахаар одоо Чингэлтэй дүүргийн энэ гүн цэнхэр байгаа газрууд энэ ягаан болон гүн цэнхэртэй байгаа газрууд ер нь цаашдаа Улаанбаатар хотын хэмжээнд ер нь халдварын тархалт дэгдэх магадaltaй гэдэг ийм тооцоололтоор гаргасан байна. Одоо шинэ энэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо бол ерөөсөө эндээс гарах магадлал маш өндөр байна гэж. Дараа нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо буюу Улаанхоорынгийн одоо чиглэл орчимд гарах одоо магадлалтай байна. Ер нь энэ цэгүүд л ер нь цаашдаа дүүргийн дарганаар бол одоо нэг өрхнийг шинжилгээ ингээд амжилттай одоо самналт хийгээд бүх одоо өрхөөс шинжилгээ аваад дуусны дараагаар энэ одоо байршилтай байгаа өндөр магадaltaй гэдэг цэгүүд дээр бол хэсэгчсэн байдлаар ч одоо бид нар дахин одоо бас зохион байгуулалтанд орж иргэдээсээ бас самналт хийх ийм одоо шаардлагач үүсхийг үгүйсэхгүй. Ягаад гэвэл гараад байгаа учраас эндээс одоо шинэ арга барцсан гэдэг өөр одоо Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооноос гэл магадлал бол бас их өндөр байгаа. Нэг хаалганы шинжилгээ бол ер нь бид нар Улаанбаатар хотын хэмжээнд өрхүүдээсээ самнаад ер нь эрсдлийн одоо бүлэг өндөр байгаа хэсэгт тархал юуны вирусын тархалтын одоо явцын байдал бол одоо ямар төвшөнд хүрсэн байгааг бол одоо тодорхойлж гаргах ийм одоо урьдчилсан одоо арга хэмжээ. Тэгээ энэний хүрээнд бол ер нь бас амжилттай зохион байгуулсан явж байгаа. Ер нь халдвар гарчлаа гэхэд нэг сандраад байх одоо шаардлага ерөөсөө байхгүй. Бид нар энэ халдвар гарч байгаа одоо шинэ аль өрхүүд дээр аль дүүргийн аль хорооны аль одоо өрх дээр ер нь бол халдварын тархалт өндөр байна, аль бүс дээр өндөр байна гэдгийг л урьдчилж одоо барьж авах гэсэн ийм одоо тооцоололоор явж байгаа учраас энэ дээр бол одоо сандраад ч юм уу дүүргийн дарганаар бас манайхаас их гарчлаа. Бусад хороодуудаас их гарч ийн гэдэг дээр ерөөсөө сандраад ирэхгүй. Энийг л гаргаж авч одоо бид нэ барьж авах гэсэн гол одоо бодлого нь явсан гэж. Тэгээ цаашдаа бол яг энэ Баянгол дүүрэг Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх хаанвол төвийн сонгон архын дүүргүүд бол энэ цэгүүдээ бол одоо маш сайн одоо барьж ажиллах ёстой гэж би дотроо бодож байна. Тэгэхээр энэ орон зайн програмын ялангуяа энэ шинжлэх ухааны технологи дээр үндэслээд IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологи дээр суурилсан ийм тооцоолол ер нь бидэнд бол маш их хэрэгтэй байгаа. Энийг цааш нь улам хөгжүүлээд ингээд COVID-19-ийг бид нар ер нь Улаанбаатар хотод зохион байгуулалт барьчих юм одоо бодолтой байна. За бас энэ нийслэлийн онцгой хэмжээнд бас нэг алганы шинжилгээний тархалтыг хумах одоо ажлыг маш сайн зохион байгуулж ажилласан талархал илэрхийлж байна. Тэгээд иргэдийн талархал бас ирж байгааг би бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. Энэ бол одоо Баянзүрх дүүргийн 9 дугаар хорооны иргэн за ган туяа харилэг охтоо ган туяа болон шин талархлын одоо бас бичгийг бол одоо бас ирүүлсэн байгаа. Тэгээд ер нь төр иргэний хооронд нь бас уялдаа холбоо иргэдтэй төргөн шуурхаа үйлчлэх ийм одоо байдлаар бол зохион байгуулж байгаа нь бол одоо зөв зөвтэй иргэдэд бас хүрсэн
Ийм одоо зүйл боллоо гэж одоо бид нар бас бодож байна. Тэгээд урам өгсөнд баярлалаа гэж бодож байна. За. Дараагийн нэг зүйлийг боцоогаад өргөө ордоо. Нэг өрөх шүү. За одоо Баян зүрх төвөрг дээр бол яг өнөөдрийн байдлаар хэд болж байгаа цаг 1 цаг 25 минут орчин болж байна. Нийт бол Баян зүрх төвөрг хагаар 32363 нэргэн одоо өрх бол хамрагдаад одоо явж байна. Бусад дүүргүүд дээр бол тамлалтын судалгаанууд давхар хийгдэж ингэ явж байгаа. За хүндрэлтэй зүйлүүд бол харьцангуй гайгүй. Бид нар бол энд гол центр дээр ирж байгаа дуудлагуудыг бас аваад яваад байгаа. Иргэдээс ирсэн хамгийн их дуудлага бас л нөгөө нэг алга нэг шинжилгээтэй холбоотой. Нийт дуудлагын 63%, 189 дуудлага ирсэн байна. За дараагийн бас нэг дуудлага бол энэ ОК-с гарсан одоо шийдвэртэй холбоотой орон нутгаар одоо зорчих хөдөлгөөнд оролцох иргэдийн нэмсэн тодорхойлсон зүйлүүд байна. За гурав дахь нь бол энэ ОК-с гарсан шийдвэрээр 14 чиглэлийн байгууллагууд зорчих хөдөлгөөнд одоо оролцохдоо PCR-ын шинжилгээ одоо PCR-ын шинжилгээтэй холбоотой шинжилгээнийхээ одоо бичгийг үзүүлээд явах хэсэг юм тодруулгууд яваад байгаа. За сүүлд нь бол автоеврийн шалгын нэвтрүүлэх товчуудад нэвтрүүлэх асуудлаар байгаа. За энэ дээр улсын онцгой комиссээс шийдвэр гарна. Энэний дагуу мэдээж нийслэлийн онцгой комисс болон удирдлагын баг бол оролдож бас дараах чиглэлүүдээр бас үүрэг чиглэлүүд өгнө гэж бодож байна. За гэмтрж дараагч нэг зүйл тодруулмаар байна. Энэ саяны энэ нэг алганы шинжилгээ буцаага тэр юу руу ороод та. Энэ рүү ороод. Энэ дээр бол та их анхаарах хэрэгтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргүүдийн одоо эрүүл мэндийн төвүүд удирдлагууд. Одоо энэ цэгүүд дээр хэд Баян зүрх төвөргийн хэдэн хороодууд байна? Би хороодуудын албан ёсоос 4 өндөр эрсдэлтэй гэж бид нар бол ингэж хар тооцож байгаа. Энд бол Баян зүрх төвөргийн за 20 26 25 6 8 дугаар хороодууд гэдэг чинь одоо яг энэ ягаан дээр байгаа. Энд байна 26 25 16 за 16 8 гэдэг. Яг энэ бидний тооцоололоор ерөөсөө хамгийн өндөр одоо тийм идэвхтэй одоо бус. Эндээс бол одоо халдварын голомтууд одоо илэрх магадлал их өндөр байна гэж тооцож байгаа. За энэ доторх хэсэг нь болохоор 6 дугаар хэсэг 4 9 23 5 22 27 14 дүр хэсэг гэсэн одоо ийм байдлаар цаашдаа бол анхаарч бас ажиллах хэрэгтэй та хэд. За яг COVID-19-ийн идэвхтэй байршлыг ер нь дүүргүүдээр нь хэлгээд сонгоо харахын дүүргийн 6 29 40 41 31 гэсэн одоо өрсөлдөлтэй бүсүүдийг бид нар одоо гаргацсан байгаа. 31 бол одоо энд байна. 31 энэ Баян гол дүүрэг байна. За 31 ч хаа байна. 31 энд байна. Тэгэхээр өндөр эрсдэлтэй одоо бүсүүдийг бид нар гаргаж байгаа. Эдгээр одоо хороодууд дээр бид нар маш анхаарах хэрэгтэй. За ялангуяа дээрх хороодуудын 42, 3, 26, 35 дахь хэсгүүд дээр анхаарах хэрэгтэй. За Баян гол дүүргийн 25, 6, 8, 10, 3, 16, 17, 2, 24, 12, 12, 14 дугаар хороодууд дээр бид нар бол анхаарах ёстой. Энэ хороодууд дээр бол өндөр эрсдэл байна гэж үзэж байгаа. Тэр энэ хороодуудын 20, 21, 9, 22, 23, 8, 18, 1, 4, 7, 13, 19 гэсэн хэсгүүд. За дараа нь хаан уул дүүргийн 2, 3, 18, 19, 20, 11, 4 дугаар хороодын 1, 15, 17, 8 дугаар хэсгүүд дээр гэж. Хаан уул дүүрэг. За Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13, 19 гэдэг. Одоо нөгөө 19 чинь энд байна шүү дээ. Энд дууж 19. Эндээс бол 10 гарсан. За хэсгүүд нь бол Шингэлтэй дүүрэг дээр 5, 14, 15, 18 гэсэн хэсэгтэр байгаа. Анхаарах хэрэгтэй. За Сүхбаатар дүүрэг дээр бол 11, 16, 18 гэдэг нөгөө яг л бидний тооцоолцсон байгаа нөгөө юмуд төр гарч байгаа. Эднэр дээр гарч байгаа. Энэ хороодууд дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ хэсэг нь бол 3, 4, 5, 14. За дөрөв хэлсэн Баян зүрх дүүргийн дээрх 4 хороо. Хамгийн өндөр эрсдэлтэй байгаа 26, 25, 16, 8 байгаа. Тэгээд дотор нь одоо хэсгүүд дээр нь давхар ус хойруудыг гаргаад ингээд
иргэдтэй маш тодорхой одоо тийм юм мэдээллийг бол та хэд бол одоо хүргэх ёстой. Эхний хэсэг дээр бол юм байна. Дараагийн хэсэг дээр бол 6 4 9 23 5 22 27 14 гэсэн ийм байдлаар хэсэгчлээд одоо хуваарлаад авъя гэж. За ер нь дээрх хороодууд одоо бид нар бол 23-наас эхлээд энгийн одоо жишээ нь юу руу шилжнэ. Ялангуяа шар бүс рүү орно өндөржүүлсэн бэлэн байдал. Улаанбаатар хотын нийгмийн эдийн засаг бол одоо бас тэр 13 бүлэг хуваагдсан 59 одоо чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн нийтлэг болон төр журам байна. Тэгээ энэний одоо боловсруулалтын асуудлыг манай зохицын ажлын албаны Эрдэнэ чимээг одоо танилцуулна. За нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдаа үйлчилгээний 14 төрлийн 86 чиглэлээр бид нэр сая журам боловсрууллаа. Энэ коронавирус COVID-19-с сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах төр журам гэдэг. За энэ төр журмаасаа бид нар зайлшгүй нэмэлт тавигдах шаардлагуудтай 13 төрлийн 56 тусгай нөхцөл шаардлагыг мөн дээрэс нь боловсруулсан байгаа. За өнөөдөр тэгээд засгийн газрын хурлаараар засгийн газрын тогтоол гарна. Ингээд бид нэр энэ дөрвөн үе шат дөрвөн төвшин гэж одоо нэрлэж байгаа. Манай одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа тий хязгаарлалтанд байгаа төвшин бол улаан төвшин байгаа. 4-р зэрэглийн төвшин. За энэ 4-р зэрэглийн төвшингээс бид нэр одоо шар өнгө буюу 2-р зэрэглийн төвшинлүүгээ одоо шилжих гэж байна. Өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү. За энэ дээр бол ер нь бол 5 төрлийн үйл ажиллагаагаар одоо хязгаарлахаар тогтоосон байгаа. За үүнд бол аялал зугаалга гэр бүлээс бусад хүрээний гэж байгаа. За одоо тухайлбал энэ 14 төрөл дээр бид нэр хоол үйлдвэр үйлчилгээний газар тавигдах тусгай нөхцөл шаардлага гэдэг тий. За тэгвэл хоол үйлдвэр үйлчилгээний газарт яаж хэрхэн үйлчлүүлэх вэ гэхээр зэрэг иргэд маань орж ирэхдээ бүгд амны хаалттай нэгдүгээр байх ёстой. За хоёрдугаарт нь энэ аж ахуйн нэгж байгууллагууд маань бүгд QR кодоо байршуулсан байх ёстой. Иргэд QR кодоо уншуулна. За үүдэн хэсэгт нь одоо гараа хариуцах бодис одоо байрлуулсан байх ёстой. За мөн хяналтын ажилтай ажиллана, дотоод хяналтын ажилтан. Хэрвээ тэр хүн QR кодоо уншуулах боломжгүй байх юм бол дотоод хяналтын ажилтан бичгээр одоо бүртгүүлж авна гэсэн үг. За мөн одоо тэгээ ширээ сандлын хоорондын зайг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу одоо бүх газартаа 2 метрийн зайтай байршуулна. Хүн хоорондын зай хаашаашаа 2 метр гэсэн үг. За хоол үйлдвэр үйлчилгээний газарт бол нэг ширээн дээр нэг суудалд алгасч тийм ээ ингэж одоо суухаар ингэж зохицуултыг одоо энэ тусгай нөхцөл шаардлагатай бол ингэж зааж өгсөн байж байгаа. За мөн одоо хүргэлтийн хоолны үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага гэж зааж өгсөн. За хүргэлтийн хоолыг бол аль болохоор гараас гарт дамжуулахгүйгээр бэлэн мөнгөний тооцоо хийхгүйгээр тийм ээ хүргэлтийн хоол хүргэж байгаа машин болон тоног төхөөрөмж, техник, сав, суулгах, багаж бүхэл зүйлсийг халдваргүйжүүлж өглөө ажилд гарахаас өмнө одоо энэ бүх даалгавар бол биелүүлсэн байх ёстой гэдэг ингээд тус бүрд нь ингээд бүдөрнгийн ингээд заагаад өгчихсөн байж байгаа. За тодорхой байдлаар ер нь юунуудаа бас сайн эрдэнэ чимгээ тодорхой байдлаар юмнуудаа хөгжиж сандраад хэрэггүй. Угаасаа иргэдтэй мэдээлэл маш оновчтой тодорхой байдлаар тэр батлагдсан 59 одоо чиглэлээр байгуулах үйл ажиллагаа явуулах гэж шүү дээ. Нийт 14 бүлэг дээр наач 86 орчим байсан баг. 86 гараа. За дараагийнх нь болохоор 13 дээр 59 явж байгаа. Тэгэхээр 59 дотор чи юу байх вэ гэхээр ерөөсөө нэгдүгээрт энэ худалдааны газар, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, өсчин гоо сайхан хумс засал, халуун ус, саавн, усан бассейн. За амралтын газар, жуушны баз, жошдуудал, дэм буудлууд. Жирэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. За соёл урлаг, сүм хийд, үзүр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ хурал цуглаан. За сургалтын төв, тоглоомын төвүүд гээд ингээд одоо нийтийн тээврийн үйлчилгээ, нийтийн зорилт орон сууцны нийтийн байрмаар гээд. Улаанбаатар хотын хэмжээнд ер нь өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулаад дээрх одоо чиглэлүүдийн үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардаад ингээ үйл ажиллагаа бол цаашдаа бол хэвийн хэмжээ рүүгээ шилжиж байна. За тэр дэглэм журмаа мөрдөх асуудлаар манай иргэд ч гэсэн бас анхаарч мэрэгжлийн байгууллагууд дээр нь хяналтаа тавьж арга зүйн зөвлөгөө өгж дэмжин туслах, зөвлөлн туслах үйлчилгээнүүдийг заавал үзүүлэх ёстой. Хяналт тавина гэдэг бол өөрөө очоод зөрчил гаргаад хаагаад боогод амтлаад гэсэн үг биш. Зөвлөн
туслах өвчлөг. Энэ болж जैन, тэр нь болж जैन, энэндээ тааруулаад ингэж ажиллаарай гэдэг арга зүйн зөвлөгөө өгөхийг л хяналтаа тавина гэж хэлж байгаа. Дээрх чиглэлүүдээр Улаанбаатар хотын нийгмийн эдийн засгийг хэвийн хэмжээнд явуулах үүднээс бол бас засгийн газрын хуралдаан өнөөдөр бол тогтоол батлагдсан. Одоо ингээд албажаад гарна. Тэгээд 23-наас эхлээд бол одоо нийгмийн эдийн засгийн хэмжээ буюу аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх одоо хойно үйл ажиллагаа явуулахаар болж байна. Тэгээд гол нь тэр халдвар хамгааллын дэглэмээ барих тэр төр журам нийтлэг журамдаа зохицуулагдаж одоо бас нэг өсөндөө амьдралын тийм шинэ хэв маяг руу одоо бид нар хот шилжиж байна гэж ойлгох ёстой. Дэлхийн чиг хандлагч гэсэн юм байгаа. Тэгээ нийгмийн эдийн засгаа босгож ирэх аж ахуйн нэгжүүд бас орлоготой байх, ажилтай байх. За эргээд одоо энэ хот нийтийн аж ахуйн ажлууч гэсэн одоо бас их үр дүнтэй болох иргэн төр хот гэсэн одоо иргэн аж ахуйн нэгж одоо төр гэсэн байдлаар бол энэ хамтын ажиллагаа цаашдаа өрнөн хаана хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Нэлээд бас төрийн байгууллагууд ч одоо бас нэлээд ажилласан суусан ялангуяа дээрх бичиг баримтуудыг боловсруулахад манай шуурхай штаб баталгаа хамгаалах одоо яамны сайд одоо ахалсан ажлын хэсэг бол шөнө өрөөгөө сууж бас энэ бодлогын бичиг баримт төр журмыг бол одоо гаргасан. Тэгээ энэ журам бол нэлээд сайн журам болсон гэж би бодож байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд иргэд маань бол энэ дөрвөн журмаа мөрдөөд яг стандарт нормын барай ажилчвал хот хөл ер нь бүх талаас нь дэмжинэ. Үнэхээр одоо дэглэм журмаас өрчөөд байгаа асуудалд тойрог хандж байгаа. Дээрээс нь одоо халдварын дэгдэх юм голомт нөхцөл үүссэн байхад бол одоо бид нар зарим нэгэн үйл ажиллагаагийн тухайн байршлаар нь одоо үйл ажиллагаагийн зогсоо хүртэл арга хэмжээ авахыг бол одоо үгүйсэхгүй. Энэ бол аж ахуйн нэгж иргэдийн одоо өөрсдийнх нь ухамсар сахилгават хариуцлагатай бас холбоотой гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгээ хотын зүгээс бол ер нь бүх талын дэмжлэг үзүүлж одоо иргэд аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана гэдгээ би албан ёсоор бас хэлхийг хүсэж байна.